Эрдэнэ төгс Science Show хамтдаа шинжлэх ухааныг туршилтаар нотолцгоё. Төмөр юмсыг сонцогдож татдаггүй. Тэгвэл өнөөдөр бид төмрийг сонц олно. Үүнд батарей, болт, хадаас зүгээр төмөр юу ч байсан болно. Мөн зэсуц мөн татах юм. За одоо сонцоо хийж үзье. Эхлээд жижиг хөлбөр ань. За орон. Орох жаахан хүндэлтэй. Чадахгүй бол том хүнээс туссан ч гойсон ч болно. За одоо урталт нь болтныхоо жоохон хэсгийг үлдээ. Хэрвээ болт чиг хүрхгүй, зэсуц чиг хүрхгүй л зэсуцаа тайлч болно. Харин би дуустал нь орно гэж шийдлээ. Одоо би оронгоо орож дууслаа. Одоо батарейныхаа хасах цэнийг хааж холбож болно. За хараа одоо нэг цэнгийг. Одоо юм сонцдог жиж байгаа хэсгийг үзье. Татж байна. Харж байна уу? Гайхалтай. Хараа одоо нэмэх цэнгийг салгая. Илүү том төмөр, илүү урт зэс орон утас хэрэгтэй. За хараа одоо орцгоо. Одоо энэ хийсэн цахилгаан соронзонгоороо өөр бит татаж үзье. Эхлээд тогон залгая. Ямар гайхалтай юм бэ? Хүүхдүүдээ би энэ аргыг энэ цахилгаан соронзонг ашиглаад юу хийсэн гэж бодож байна. Хараарай. Цахилгаан соронзон кран. Хариу одоо би энийг ямар аргаар хийснийг танилцуулъя. Энд мэдээж бидний цахилгаан соронзон байна. Би энэхүү краныг дан зарим иш ашиглан хийсэн. Эхлээд 2 урт зарим ишээр тулгуур, баган, хөндлөвч гээд бүгдийг хийсэн. Харин би энийг өргөж буулгахад хялбар гээд олс ашиглан дээшээ доош уулгадаг болгосон. Харин одоо туршиж үзье. Яах бол сарчлаач. За одоо төмрүүд дээр очноо. Бэ төмрүүдийг татаж байна. Би харин одоо төмрийн хаягдлыг руу явцгаая. Би төмөр хайлуулах зоох руу хийцгээе. Сологлоо. Хайлуулж дуслаа. Одоо буцаагаад зөөе. Упс. Болоосаа. За харуу хүүхдүүдээ би сая цахилгаан соронзонгоо ашиглаад төмрийн хаягдал болон төмрийн уйлдэр гэдэг тоглоом тоглолоо. За тийч яах вэ? Ямар ч хэлсэн өнөөдөр бид цахилгаан соронзон хийлээ. Мөн цахилгаан соронзонг ашиглаад уйлдвартай байдаг төмрийн кран хийлээ. За ямар вэ та? Эрдэнэ төгс Science Show би хөтлөгч, сурагч Давааны